Бүгдээрээ сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ таныг хурдан хөшрүүлдэг буруу зуршлуудын талаар танилцуулах гэж байна. За, өдөр тутмын зарим зуршил нь таныг хурдан хөшрүүлэхэд нөлөөлдөг. Үүнд нэгдүгüүрт нь хит их чихэрлэг хүнс хэрэглэх явдал юм. Хит их чихэрлэг хоол идэх нь танд тийм ч сайн биш. Учир нь таны нүүр царайг хөгшрүүлэхэд хүргэдэг. Эсэн чихрийн молекулууд нь бидний эсийн уургийн ширхэгт наалддаг бөгөөд энэ нүдэнд ор хар хүрээ үүсэх, арьс өнгөө алдах, үрчлээс болон нарийн үрчлээс өсгөхөд хүргэдэг. Хурдан хөшрөхөд хүргэдэг буруу зуршлийн 2-дугаарт нарны цэцийг тогтмол хэрэглэхгүй байх явдал юм. Арьсаа нарны цэцээр хамгаалахгүйгээр нарны дор цагийг өнгөрөөх нь таныг хурдан хөшрүүлдэг. Нарны хит ягаан туяанд өртөх нь арьсыг гэмтээж хөгшрөлтийг хурдасгадаг. Хурдан хөшрөхөд хүргэдэг буруу зуршлийн 3-дугаарт та хангалттай унтдаггүй байх явдал юм. Хангалттай унтаж амрахгүйгээр нойргуудалд орох нь нүдний дор хар уутанцэр үүсгэхэд хүргэдэг бөгөөд энэ нь таныг наснаасаа хөгшин харагдуулдаг. Та өдөрт дор хаяж 7 цаг унтахыг зөвлөж байна. Дараагийн буруу зуршил нь стресс дэх явдал юм. Ачаалт ихтэй амьдралаас үүдэлтэй стресс нь таны биед нөлөөлж таныг байгаагаас хөгшин харагдуулдаг. Стресс нь хөгшрөлтийг хариуцдаг чөлөөт радикалуудыг ялгаруулдаг. Өдөр бүр тулгардаг стрессээ багасгаж бүх зүйлийг нэгэн зэрэг хийхээс зайлсхийх хэрэгтэй. Хурдан хөшрөхөд хүргэдэг буруу зуршлийн 5-дугаарт нь нүрээрээ доошоо харж унтдаг явдал юм. Дэрэн дээрээ нүрээ нааж унтах нь өршлөө үүсгдэг учраас энэ наснаасаа хөгшин харагдуулдаг. Арьсад толгор байлгахын тулд дээшээ харах буюу нуруугаараа унтах эсвэл торгон дэрний уут хэрэглэхийг зөвлөж байна. Торгон материалтад дэрний уут нь арьсанд бага хэмжээний үрэлт үүсгэдэг бөгөөд энэ арьсанд таатай мэдрэмж төрүүлдэг. Анхааран сонссон та бүхэндээ баярлалаа.